Мишаа цаашаас нь дээр гэж сандрахад бусд нь шинэ хүчтэй болсон юм шиг үлдэж ирэх нь түрүүн этгээгүй нь борны дөрвөө хүргэн. Ингээд тэд дахин хөдөлж дараагийн 12 цагийн турш хамаг хурдаараагүй. Зандаа тэд дараасан улам мободыг устгасаар эцэст нь лабиринтын эзний өрөөнд хүрчэрнэ. Гинт асар том хаалх тэднийг мэдрэн гэрчдэж борн шууд тулаанд бэлтгийг орсон хэлнэ. Газинаас асар том минотавр гарч ирэхэд манаагаар урт тулааны өрөө арилна. Энэ наратан нэгсэн түвшний мутаци тол доод ташин дөрөв хагастай түвшний мангас гэдгийг тэр тааварсан. Борн мангасын дайртыг биеэрээ тасаж энэ даваргын хэлбэртэй орох шаардлага гэж бодно. Минотавр галаар шатаж дахин түнлүү дайрахад багийнхан зайлшхайг ирсэн. Бёрн байрандаа зогсон цэвэртийг хааж түжирдэх хохир самсагч 3 дугаар түвшний тамганы ачаар тэсвэж чадна. Дуашки Бёрны галын тэсвэрийг нэмэгдүүлэх хүмүүс шийдэд төвчүүлнэ. Бёрны хамгийн их гайхшруулсан зүйл нь тэр гойхч шаардлагагүй байсан даршин. Дуашки мангасыг сазруулах хараашин шид хэрэгсээр байх ба бусанд нь толон зоо орно. Мишаа хорт сэрмээрээ урагш дайран цэжийг зэсгэд Бёрны мундаг баг ханаас хараад ирэх хэмээн хэсэг гацсан. Тэд тагсан түвшний мөтөнд мангасыг 10 секундын дотор унахад залуу гайхан цагсан. Тэр тэдний баг дээд түвшний бүх бүрл түүнтэй барсан байна гэж бодон дүнжаны гадна чи юм байхыг хүснэ. Энэ удаад эссенц болон портаж байхгүйг Мишаа хэлэхэд тэр бодит байдлаа эргэн нэрнэ. Рот тэмэлзэр хайж байгаа зүйл нь ойролцоо хаалганы цаана байж магадгүй. Төс шашхахыг санал болгоно. Дуашки эрдний чулуунаас хүчтэй манаа цацарч байгааг хэлнэ. Ингээд Борнс хурц сууж байгаа цалууг аваад байдал буруугаар эрхэхэд хэрэг болно гэж бодно. Портлийн хувьд Рот тэмэлзэр зураг дээрх цэнхэрцгийг байх гэж хэлнэ. Бёрн түүний 6 дахь мэдрэхүйг сэтгэлдээ дахин сайшаана. Гэвч тэдний хөдөлгөхөд бэлдэж байтал ойролцоогоос дуу чанга гарна. Хин нэгэн чавсаа химээ норилж дахин нэг гараа дахиагүй бол мөрийг бүрэн алдах байсныг өвгөн сануулна. Лигар гараа зөрүүлж Борны хүчийг нь ашигласан ядаж баярлалаа гэж хэлхийг шаардна. Сахиж түүнээс хүссэн зүйлээ аваад бусдыг нь өшөөхийг гойж эхэлнэ. Гэвч Лигар үүнд итгэхгүй. Бүх баг яагаад цонс харсан юм шиг дөөг болсныг асууна. Энэ залуугийн ганц өгүүлбэр дайчин залуугийн нуруугаар хүүд өргүүлж хамгийн муу зүйлд бэлдэн биеийг чангасаад Борн шоконд орно. Секунд бүр чухал гэдгийг Борн ойлгон чатгаараа мэдээлэл цуглуулахаар мэдрэхүүгээ нэн. Энэ залуу энтхийн талаар мэдлэгтэй ч ийм хортон ирсэн нь дэндүүс ичвтэй байв. Гараа зараас ирсэн тухай санаад тэдний нэг нь Карогийн дагагч гэдгийг холбон ойлгоно. Фичиг алдтан дагуулж байгааг ойлгоод луутай залуу түүний ямар барьцааг шигж байгааг тунгаан байдал хорцдож Борнын залуу бүрэн галзуурсан гэрэгт бат ившин. Ингээд төлөвлөгөөнд шилжих цаг болно. Залуугийн дүүр аялагчид таарна гэж бодсонгүй химэн гэцэд нь ам нэ. Нөгөө залуу түүнийг дөөгүй биш байд химэн тохорхоход Борн гарч мэдхүү гэж асууна. Борн давуу тал болохын тулд шин зэрэг шиг жижигшвч. Нөгөө залуу шар өнгөөр гэрчлэх бүгцийг заамагц төлөвлөгөө норно. Тэр залуугаар чадвал ногоон ярих тухайд улаан болдог хөр тавьсан шалгагч айтан босхийг ойлгоход Борн шууд айд сандарч эхэлнэ. Яг одоо энэ нь шар байна. Юнс яач ч ирж магадгүй болсон залуугийн ажигтан одоо бэлэн байж байна гэдэг таагүй хэрэг. Залуу Бёрны бүчний талаар яг таг мэдж байгааг гадарсан. Түгэн дараа нь тэр газараас юу ч цагчих чадaltaй арк сэлэм сохлон авах бөгөөд Бёрн нүунийг хараад түүнийг доод талан дээр зэргийн хахтай 8 дугаар түвшний судлаач гэдгийг баталгааж болно. Дракониан залуу Бёрнийг эндээс салсан бүх зүйлээ тушаахыг шаардна. Хуурах боломжгүйг ойлгосон Бёрн жүжигшгүй хахаар шийдэж дээд манай чулууг гаргаж ирэн санал болгоно. Засууж өмөлцөн амьд гарахыг хүсвэл үүнийг өхийг тушаана. Бусад нь ч мөн Бёрнийг зүгээр өчөх гэж шаардж эхэлнэ. Гэвч тэр гагалзууртай тохиолцох гэж ордох нь ашиггүй гэж хэлнэ. Тиймээс манай залуу хамгийн логиктой алхмыг хийж гинт маш их өсөж байгаагаа хэлээд эрдний чулууг шууд залхиж бүр доромжлох мэт өгчмээ бүхчм гаргана. Луу залуу уурж сэрмээрээ түүний рүү давцах бөгөөд Бёрн хаахыг оршсон ч сэлэн биеийг нэвтрэн гарахад тэр хэсэг зөөр гагшин. Дараа нь Бёрн жомолцож хэрэг тэр залуу яшингүй гүнзгий орсон бол татар нь байгаа эрдний чулууг сэргэж байлаа гэж хэлнэ. Галзуу залуу хорч Бёрнаас одоо юу хүсэж байгааг нь асуухад Бёрн түүний хурдан бууж өгснийг нь тохирхно. Гэвч тэр залуу дараагийнх нь түүний найзууд байх болно гэж сануулна. Бёрн хороогаа гоцайлах нь түүнд ердөө ганцхан өдөр хэрэгтэй хэлж дахин ямар нэгэн башир арга хэрэгсгүй гэж тангарагна. Луу залуу гайхаж амиагүй хийг өсөхгүй байгаа мó гэж асууна. Гэвч Бёрн түүний хувьд амиг байх нь юу ч биш гэж үзэн. Өөр замаар явахаар шийдэх бөгөөд залуу үүнийг сонирхолтой гэж үзэн. Лайгэр жомолцсон түүнд яаж итгэх ёстой асуухад Бёрн гайчны тангараагаа болгож одоо тосдоход дээрээс нь хитрхи ядарсан байхаа хэлнэ. Залуугийн нүд гэрэлтэж Бёрнээс үнэхээр түүнийг ялж чадна гэж бодож байгаа. Эсхийг асуухад Бёрн ялагдлын өмнө ч дайчин хүн хизээч бууж өгсөв гэж сэрүү хариулна. Хэсэг хугацааны дараа цаваа эсрэг чиглэлд хамаг хурдаараа гүйж яваа ба хикараа дамрахайгүй. Тэд эцэст нь нэг амьсгаах бөгөөд Рот мэдлэр Бёрнаас тэр галзуу хүн үнэхээр амандаа эзэн болох эсхийг асууна. Бёрн тэдэнд дөрвдөө 12 цагийн хугацаа өгснийг санан дахин тийм их хэрэгсгүй байхыг сануулна. Тэр тэрхүү хараалцсан бөгж байгаагүй бол ирүү дээр төжөлгөө хэрэгжүүлж болох байсан хэмээн хараана. Дараа нь тэр бодлоо зэгцэлж хүн бүрийн сайн сайхны төлөө сонор сэрэмжтэй байх ёстойгоо сануулна. Рот тэр 6 шалгаад тэд Бёрны очих газарт 11 цаг гэхэд очино гэж хэлэх ба.
Тэнд юу байгааг мэдхийг хүснэ. Дуашки тэр залуутай толгойн муу санаа гэж хэлэхэд Хикараж зөвшөөрөх бөгөөд би ер нь дахин ганц удаа өөрт нь итгэхийг байна. Би ер нь тэднийг аварч исэн бүх үеийг хүмүүр санаж сэтгэл нь хөдөлж эхэлнэ. Ингээд тэд зөвшөөрнө. Ротт мэхэр би өрний сонсох ёстой яриг тасалж Саров болон Акс сэлэн дээр үндэслэн тэр залуу луугийн язуурчин гэдэгт итгэвчтэй байгаагаа хэлнэ. Тэр нэр нь Оркулусын гишүүдийн нэгэнд харьяаж игддэг болохыг ойлгох мөгц бүх багшууд ухаан залуугүй сандарна. Тэдгээр залуус зөвхөн ханыг унахын тулд оршин тогтнодог жинхэнэ галзуучууд гэдгийг би ер нь санана. Нүдэн томорно. Хамгийн аюултай нодоогоор ертөө далайн гишүүн барьцлагдаад байгаа явж юм. Тэдний нэг бүр нь аимшигтай өндөр хүч чадалтай. Нэмэгдэж би айдсыг заахсан. Бирн рот мэхэрээс бүх деталь мэдээллийг асууна. Жандар ярахс бол эртний хааны хөнөөснөөс болж харагдаж дараа нь Оркулус нэгдэн. Учраа олоход үнэхээр хартаарсан зүйд болсон Драконы хөнгөж тайлбарсан. Хараал нь мөн түүний онцгой Драконы ур чадварыг бүтэмжилсэн бөгөөд түүнээс хойш түүний аркурс сэлмэглүүгийн алуурчин сэлэм гэж дахин нэржээ. Түүний офтод маш их хүчтэй боловч тэр тэдгээрийг тохиолдлоор цуглуулсан гэх яриач бий. Бирэн шууд дүү шинжилгээний горимж шижиж залуу тэдгээр охийг дахин тохируулахаар эндэлсэн байх хэвээр гэж үзнэ. Энэ нь лайгэр төрүүлж очихоос өмнө тэр зүйлийг гаргаж авах шийдвэрийг баталгаажуулна. Баг дахин хөдөлж Бен Ротт мэхэрийг гарцыг нээхийг ашигна. Сэтгвшийн гүндээ тэр лайг шиг хүнтэй дайсан болж тостой гэсэн баг хэрэгцээр байна. Балансын хамгаалагч байгаагүй бол тэд хэдийнэ шорон доор орж дараагийн амьдрал руугаа очих байсан гэж тэр бодно. Ирэх тулааны талаарх пав бодлол түүний шарвсыг босгоход хангалттай. Гэвч энэ бодол түүний шийдэмгий байдлыг улам бүр ирсэн. Зөвхөн бодлогүйгээр тэр өөрний ч төрийн таргийг идэвхжүүлж, аргаас ч төртэй нүр талхад бэлтгэн. Дараагийн зүйлд бэлдэж явахдаа би энэ зөвтгчдэд диваачин гэж идэггүй. Тиймээс одоо тулцсан дээр гэсэн үгийг сананд орсон. Хэсэг хугацааны дараа тэд аргасыг ярьж, хоёр дунд бассыг унгасны дараа төрдөг байшингийн гүнд ногцсон өрөөний цажиг тарьж чадна. Дараа нь тэд шаншийн дүлд хойжмож бичээсийг авах бөгөөд Бирн ялахын тулд юу ч ашиглах шууд шийднэ. Тэр Рот мэжэрт одоо жинхэнэ нууц зөрөг олох хэрэгтэй хэлэхэд жандаа засуу 2 цаг татамд нууц зөрөг үнэрлэн олж ажилдаа шурхаа орно. Цорын ганц асуудал нь цаг хугацаа маш хурдан багасч байв. Тэдний аз дуусч байгаа мэт санагдах яг тэр мөчид Рот Миллер хан дээр санан зэрлж харна. Тэр ойролцоох бомбарыг татахад нууц гарц нэгдэж Бирн эцэст нь өөрөө хүсч байсан зүйлээ харна. Бирн бүдэд амархай хийх хооронд тэд арын өрөөг хаах бөгөөд энэ нь багийнхныг шууд гайхшруулна. Хэрэг тэд энэ замбраагүй байдлаас амьд өдөөж бүх зүйлийг тайлбарлана гэж тэр амсна. Хэсэг хугацааны дараа бүгд ухаан алдан тухай Бирн хинч түүнээс хариулж шаардаагүй сэтгэл амарна. Хэдий тийм ч одоо тэр дараа нь ямар хэрэггүй тайлбар зохиохосоо имэж. Тэр асуудалд өөрөө зохицуулагдана гэж үзээд өмнө нь өгөж гаргасан кристаллаа гаргаж ирэн гартаа бичсэн балансын танхим руу шууд шилжин. Тавсан дээр энэ нь хурдан сонголт байсан тул Бирн энэ бүхэн сонирхолтой санагдаж ямар их салхой садар сонгохыг сануулсан хаалганы өмнө өргөх шалхана. Барилтмас найдвар нь түнд 4 дүгээр төвчнээс доош ахыг салхах боломжийг олгоно. Тиймээс тэр зүгээр хаалгыг нээд сонголт хийх хэрэгтэй гэж үзнэ. Тэр Орк Баатрийн хаалгыг өнгөрөөн алхана. Учир нь энэ нь түүний битгэж чухал бөгөөд хөр гожим хаалгыг одоо салхах нь бүрэн ашиггүй тул таахгүй замаар гарна. Гэвч яг тэр үед тэр гинт цус саргчийн охийг сонгоно. Энэ нь танк залууд хэрэгтэй ур чадвараар дүүрэн байсан ч тэр үнийг дахиж болгоомгүй. Баригдмаас найдвар нь хамгаалагч төрлийн охидтой хамт хэрэгжүүлэхэд нууц механиктэй байдгийг тэр мэдж байв. Систем одоогоор хинжийн охийг эзэмшээгүй байгаа гинт зарч оронд нь сонгох сонин цовлуулыг түүнд санал болгоно. Эхнийх нь 4 дүгээр төвшнийх болгочж байна. Дараа нь Сүнс Колоссус байх бөгөөд Бирн эдгээр нь бүгд маш хавартал зөөдлж гэж бодон нүдэрээ ирмэн. Гэвч хамгийн гайхалтай нь 3 дугаар түвшний бас мангас болох огрын охийг оруулсан явдал бөгөөд энэ нь зөвхөн цэвэр хүчин зориулагдсан хэрцгий хүчин чадвар юм. Тэр үүнийг ац биш. Зүгээр л өөрөө байдгийг нь мэдэхгүй байсан онцлогод гэж үзнэ. Тэгээд хоёр тэхэн бодлогүйгээр тэр хаалгаар орж огрын охийг авна. 4 цагийн дараа манай залуу өвдөрсөн хэрэгслээ тайлж огрыг өөрийн бүтээлдээ огт тооцож байгаагүй талаар бодно. Хэдий энэ нь дэндүү хэтэрхий хүчтэй байсан ч гэсэн. Энэ нь утгагүй гэж хэлж болохоор чанга бөгөөд унах хэмжээ нь маш муутай хинч үүнийг цэвэрлэх гэж оршдоггүй. Тиймээс энэ нь яагаад алдахгүй байгаа нь ойлгомжтой гэсэн хэдий ч илүү сайн хамгаалалтаар марах тэр 4 дүгээр төвшний хан аврагч бас бий. Гэвч энэ нь маш чанга хэдэв танк уу эсвэл ерөөсөө өгөхгүй танк уу гэдгээс шалтгаалсан сонголтоос хамаарна. Бирн ихвчний сүүлчийн хийг сонгодог. Учир нь хамгаалалтын бүтээцүүд илүү энгийн байсан ба анхны тоглолтоор тэр анцаараа ангарын хаалганд хүрсэн юм. Гэвч одоо тэр огөр нийлүүдээр гэдгийг ойлгоно. Тэр шийдэмгээ чанга атгаж бүх зүйл энэ саадгүй ясанд гайхширна. Ротт Миллер гинт нэг юм ирж байна гэж хашаар хүртэл тэдний амьд өвдөх магадлал дэшсэн гэж тэр бодно. Лайгер харагдахад хүмүүр бие чангасан зэвсгээ бэлтгэн. Тэд бүгд амьд байгаад тэр тодорхой хэмжээгээр гайхна. Тэр өөрийн хүч чадвар хэлбэлцгийг мэдэрснээ хүлээн зөвшөөрч хин нэгэ өгсөн байх ёстой гэж үзэх хооронд Бирн сахиж чамд байхгүй сэтгэл амарна. Энэ хооронд Миша хажууд байгаа ягэрсэн залуу руу
хариу харан Лайгер бол бүрэн галзуудан гэж өгнө. Гэвч Лайгер үргэлж зөөсөн хэрүү тэд бүгд амьсгалсаар байвал тэдний нэг нь Виконд ирсэн өхийг шингээсэн даах ёстой гэж хэлнэ. Бьерн 3-дугаар төвшний өхийг залхиснаа мэдэж одоо чимээгүй сандарна. Лигер арк сэрмээ соголон тохиролцсны дагуу ертөнцийг өхийг Борноос шаардав. Бьерн ертөнцөөр тоглож байгаад хагаалтсан юм шиг ашиглаж Драконианыг чадран цаг хожихыг хичээв. Борн ертөнцийг буцааж өгөх бодолгүйг мэдсэн Лигерийн харц хүйтэн болж уурн хөрөв. Тэр сэлмээ барин урагштай хад Борн бамбагаараа хааж Дуалкийн мөсний шившгийг хийхэд хойш эсрэв. Лигер өнөв тусгалгүй өндөр түвшний олон шившгээр хариу цохилтгийн бүрэн сайтууллаа. Гэвч Борнд өөрийн гэсэн занг байлаа. Тэрээр шунлын гас хойжмол бичгийг төвчүүлж Лигерийн савн Авраамын мөн чанарыг 48 цагаар цаажилж түүнийг алмаар байлаа. Дуалкийн мөс эцэстэн байндаа точ хүчтэй цагсан ч Лигер зүгээр тавсан инээж иймээс их тийм идэвхтэй байж юу хэмээн асуув. Мөнөх залуу Борны мэдвчгүй харанхуй хөшиг гихур чадварыг гаргаж 90 талааны талбарыг оронгоор нэрвүүлсэнд Борн дахин хөрсөн цотгож эхлэв. Нүд эрмхийн зурт Лигерийн сэлэм дахин далайхад Борн бамбахаараа арайжин хасан чанга сэрх завчгүй дараагийн цэвэрт орж ирэв. Гэвч энэ удаад сэлэм Борны гарц зэрэг яг энэ үед Лигер дахин хурдгцнаа ойлголоо. Бьорн нүунийг ийм ихт гагсандаа дургуйтсан ч түүний төмөр арьс уур чадвар зүсэх халдлагад тэсвэртэй тусадаа нэгэн дарааджээ. Мөн Лигер үүнийг тойрч харах хайж хэвшнийг тэр мэдэж. Өөр сонгогчгүй харсан Борн анх хасан давталгааны ур чадвараа ашигласан давталгаанд шилжив. Тэрээр далааж байгаад дугуй шидмээ бүх хүчээрээ болголаа. Лигер секундын хоцролттой хариу үйлдэж үзүүлсэн цогчдыг шуудаарч хойш өсрөн байрсаа цэцхийг хичээсэн ч Борн цаг авчгүй Дуалкид түнд ансаа хоч чөлөө өгөхгүй байхыг хаширв. Шиддэн хараалын шившгээр үргэлжлүүлэн хахшлыг шууд гүнзгэрүүлсэн. Драконы нэг цогцыг барахад хангалттай байв. Тэр сөрөг цохилт хин Борны гарыг үж ялж төсөж харааштай байхад тийм хурдан дагаанд Борны сандрах. Цохилт бүрийг арайжин зайлуулж исэн Борн гүцэхэд бэрх болж хошоо хорч эхлэв. Яг энэ үед Лигер сүдэр үлдээх техник ашиглан тэднийг амархан хөөхгүй гэж хашгирав. Борн дараагийн цэцвэртийг гараараа хааж амжихтай зэрэгцэн мишээс имэртэн Лигерийн хажуу хорхороо цэвэрхэн зөө. Энэ нь түүнийг галцаар ууж улан гисэн архираад шууд Миша руу дайрлаа. Одоо Миша түүнийг тэгш хэмгүй ивэрийг дааж ин хад тэр бүр илүү уурж биеэ тоохгүй байхыг сануулсан. Хувьлах биеэрээ Борныг саатуулах зур түүний эсрэг дайрав. Хикарод артаас нь аянг дуудаж би бас энд байна гэж хашгиран залуу руу аянг цахив. Гэвч Лигер дайралтынхаа дундуур зайлж дээврийг өөрийн хэрэгтэй харахыг санаалав. Тэрээр айдсын тамга хурдан ашиглаж багийг айдсаар мэдээгүй зүйл хийсэж эхлэв. Гэвч Хикарод хэдийн бэлтгэлтэй байж бугуйчаа идэвхжүүлсэн үнийг бүрэн хаав. Дилбрижгийн дотлын Лигерийг хойш шидэхэд Борнын сөрөг ур чадвар биш байсан тул тэнцвэрийн хамгаалагч идэвхтэй хэвээр байгааг ойлгов. Тэрээр арк сэлэмний эсрэг хэрэггүй болсон бамбаага хаяж төмөр арьсан тэтгэн урагштай байлаа. Баатарман зэрлэг дэлбэрэлтэд идэвхжүүлсэн үзүүлэлтэд нэмэгдүүлж Мишатай хамтран драконялаа дайрав. Гэвч Лигер зүгээр зогссонгүй. Ариун сэлмээр сөрөг цохилт хийжээ. Хоёр дэлбэрэлтээс арайжин зайлсхийх зуур Борн Мишад замаасаа холдохыг шууд хашгирав. Миша би зүгээрээ гэж хашгирав. Гэвч түүнийг амьсгаа авч амжихаас өмнө Лигер арт нь гясхийн гараад нэгийг нь барьж авлаа хэмээн хашгиран урагш явахсхий. Яг тэр агшинд озон сомын мөндөр бууж түүнийг ухрахад хүрсэн тул тэр дотроо хараа. Бьорн рот Михерийн яг цагаасан үлдэл дотроо тархаж талан санжирч хэвлэхэд хит хүчтэй хогийн савтай дахин харцтал гарав. Ядаж Лигерт ямар нэгэн нөхөн сэргээх хур чадвар эсвэл дугаартай эд зөөж байхгүй шиг байгаад тэр тайшрав. Роттер артаас мэрэгжлийн төвшин дэмжин имээ яг цагт нь оноож байхад Лигер Борн өвдөлч мэдрэхгүй байгаад үнэхээр гайхаж харагдав. Бьорн энэ бүхнийг энд дуусгах ёстой гэж өөднөхийн шийдэв. Учир нь одоо дуусгахгүй бол мөнөөх сэвчийг буцааж авчрах хэвшилтэй байв. Жижиг боломжийг харсан Борн урагштай Лигерийг хамгаалалтад оруулж гэрсэн төхөний бүгч нь одоо усаанаар асахыг хурдан анзаарав. Нэг секунд алчгүй тэрээр дайны өрөө хашгиран хоёр артаа аврах төгөлдөж идэвхжүүлв. Хэмжээ болон хүчин нэмэгдсэн тэрээр Лигерийг барьж авч одоо дууслаа гэж хашгирав. Тэрээр бүхнийг дуусгахаар далайж байгаад хүчтэй цохиж болгов. Гэвч цохилтын өмнөхөө амар тулааны ор тулааны талбараар тархав. Бүгдийн шидний өнөө эрс байгаас ч Борны аврахад үйлдэл хүртэл цохилтын дундуур өнтөрч цохилтын дотоо тасан тэр гайхан шоконд оров. Лигер яаж игээд драконы ур чадвар болох сонсны энерги ашиглаж чадсныг ойлгоход түүнд их цаг орсонгүй. Лавтая битүүмжлэгдсэндээ хастай мөнөх ур чадвар. Үүнийг Улаанбаатар хомид Мишагинд биен сэрж байгааг хашгирав. Борн тэнцвэрийн хамгаалагч тэдний үзүүлэлтийг тэнцвэрснийг тэрхэндээ тунгааж хөвсөв. Түүнд сугаа сэлэмтэй харьцахаар хүртэл байсан. Нөөц хүчтэй байсан тул Борн 8 дугаар 90 биен соччийг чалах боломжтой гэж өнөхөр итгэжээ. Үзүүлэлт нь хурдан унаж байхад тэр ингэж бодсныхоо төлөө өөрийгөө тэнэг гэж дуудав. Цөхрөөш хизээч ихэж хаалх тогтдоггүй хамгийн том сургамжийг марцснаа тэр ойлгов. Ховор өвчин түүнийг сольдуулж аимшиг таслаар тотны хүнээ алдаж хамаатны хашаан санамсаргүй шатаж эсвэл ээж нь ор сарвгүй ашуугалах гэх мэт эпиен бүгд сануулгагүйгээр тохиолдож болно. Лигер цахагаа засч эхлэхэд Борн үндсэн төлөвлөгөө нь нурсныг ойлгож энэ бүтлгүүтлийн үнц нь юу байх вэ гэж сандарч эхлэв. Хаа нэгтээс арк сэрэм Лигерийн атгтыг эсэргүүцэж хэвшинд мөнөөх залуу одоохондоо үнийг ашиглаж чадахгүй гэж өглөн казуур байдлаар хурааж авлаа. Буцаж босоод тэрээр тэд өөрийнх нь ямар их цагийг өрснийг үнэхээр ойлгохгүй байна гэж хэлв. Нүд ирмхийн зур тэр Борны цээжлөө шууд шүглж түүний хол шидэв. Хин нэгэн хариу үйлдэл үзүүлэхээс өмнө тэр Мишагийн ард гарч алхаж байхад нь бугуунаас
цаанаас нь дарин сэрмийг нунгаж түүнийг ч бас хажуу тийш хөшгөлөн хүүсийн бүрэн тэгш байжийг хангав. Тэр сэрмийг авч дахин ураг шалгаж ирсэн ч дахин нэг сумын мөндөр бөөн ирэхэд Ротмиллер бүгдэд хөдөлгөхийг хашгирав. Лигер тэдгээрийг юу ч биш мэд сөхөж зайлуулах зөөр бууран босох гэж ядан тэмцэн. Баг биеэ засахыг хичээх зөөр бууран Драконч бас сайн биш байгааг анзаарав. Тэр арк сэрмийг ашиглах боломжгүй болжээ. Гэвч одоогийн том асууж бол түүнд эдгийх хондоо байгаа эсэх юм. Тэр давуу тал байсан ч тэдний одоогийн нөхцөл байдал бүрэн хог дээр харчээ. Хамгийн амар нь тэд одоо цогтөж чадахгүй болжээ. Яг энэ үед Дуашки Мишаг өөрөө хамгаална гэж хашгиран нэрчим хүчээр тэнэрч эхлэв. Бьорнгийн нэг асар том зүйлийг ойлгож, тийм энгийн зүйлийг марцсандаа өөрийгөө хараа. Дуашки мөсөн чад дуутахад үнэн зүйл байрандаа орлоо. Шиднүүд шидний оноо ашигладаггүй. Харин манай ашигладаг. Өөрөөр хэлбэл одоохондоо тэдний талд хэд хүчтэй түвшний шидтэн байгаа. Тус бууж өгөхөд дээрээс нэгтрхийн эрт байна. Энэ зөөр Зарукказийн төрдөг байшингийн төв танхим дүүрч өвөн төсвөрийнхээ хязгаарч хүрв. Нэгэн цагт лээж жигийн хүндтэй цахилж байсан тэрээр удаан хугацааны өмнө онож одоо дракон асуулчаас өөр хинч биш тэдэд шаардуулсан чанд мэнч төрцөдөх түрээд байна. Мөнөө гаж бороо сүнс түүний чихэн шинэн одоо хүрх төрөг төлөө зүгтсэр байна уу гэж асуухад өвөн тэнгэрийн одоо тэднийг чившүүлнэ гэж өгсөв. Энэ агшин түүний ухаан бодж хамгийн их харамсдаг дурсан ч логоо буцав. Лигер түүний хачийг агаар дөрхөн зогсоход тэр сүдэн өнөж. Драконенаас зогсохойгоо жисэн мөнөө хөдөр. Тэр хэрэг буулт хийгээгүй байсан бол тэр амьдралд зөвшөөрөхгүй байсан. Магадгүй тэр амар мангас юм хол явахгүй байсан хэмээн өөрийгөө буруутгав. Гэвч буцаж чадсан ч тэр ижиж замыг сонгоно гэдгээ мэдж байгаа. Тус одоо үүнд харамсах нотхгүй юм. Сүнс зогсчихгүй талааны зөрөглөдийг түүний ухаан руу төшхөн. Тэдний бүх зовлон чиний буруу гэж шүрсэн хэлв. Энэ зур Борны дуу талааны талбараар цураатан Дуашкийг хамгаалахыг бүгдэд хашгирав. Дуашки энэ нь санамсаргүй зэрэг үүссэн зүйл биш гэдгийг мэджээ. Тулаан өөрчлөгдсөн агшин тэр 90 тойрны бүх хүмүүст давлгаан цогцсон сонин зүйлийг анзаарав. Мишаг гинжиж байх хооронд Дуашки хэрэг өөрөө хөдлөхгүй бол бүгд энэ түхэн гэдгийг ойлгож тэднийг хамгаалахыг чинь нэрснийг ухаарна. Шидэмийгэр мөсөн чаднуудыг дуудахад Лигер түүнийг шууд ихний байгаараа онцорно. Лөтхөн давтлан орж ирэхэд багийн бусад гişүүд түүнийг хоровч хорхог хин. Гэсэн ч Дуашки өөрийгөө хамгаалсаар байгаа мэт санагцаар байв. Түүний бодол асрамжийн газарт байхдаа эрчим болохгүй ахыг сануулж байсан зэлэр дайчин залуутай хийсэн хуучны яриа руу очино. Тэр үед тэрээр хизээч тийм зүйл болохыг хүсээгүй гэж хариулж байжээ. Бэрн түүний хурдан дараагийн шидээ ашиглах гэж хашгирахад тэрээр дурсамжаасаа сэрнэ. Дуашки шидээ хийж Лигер стадийг хэлбэхэн болсон ч агаарт чиглэлээ өөрчлөснийг нь анзаараагүй бөгөөд гисэн ч ямар нэг байдлаар тань болтож чадна. Бэрн Ротмиллерээс Мишагийн би ямар байгааг асуухад таринууч цавирга нь хугарсан ч удахгүй босоод ирнэ гэж хариулна. Дуашки эргэж хараад түүнийг бэрцсэнийг харан цэцэртөгч бүгд түүнийг ухрахыг шаардсан хашгирчна. Тэрээр шүдээ 100 дахин эргэлзэн тавтаж өгнө. Мөн нөгөө зэрлэг дайчнаас өөрөө том хүчтэй болж чадах уу гэж асуухад оронд нь агуухан болохыг зараарай гэж хэлжсэн өөр нэг дурсан санснаар. Яг энэ үед Бирэн хөвлөө рүүгээ шууд сэлбүүлсэн ч нөхөн сэргээш нэвтвчиж хөл дээрээ татан үлдэнэ. Лигерийн боломжийг олцгүй зэрлэг дайчны дээгүр хараад шууд шидтэнлүү дайна. Хикарад Дуашкийг ухрахыг хашгиран сануулгач Лигер түүнийг бөмбөг шиг замаасаа өшөвсөн зайлуулна. Ротмиллер туслахаар сандрангуйж ирэхэд цэжиндээ сэлэм зоон. Гэвч цэс алдж байхдаа ч Ротмиллер шүдээ зоон. Далд орон цагаан ашигласан Мишагийн сэрмийг буцаан гаргаж ирнэ. Дуашки юу ч туусан бай өөрийгөө ердөө онцгой нэгэн болохыг хүсэж байснаа эцэст нь ойлгоно. Энэ ойлголтын хамт тэрээр асар тамшид хэрэгжилж Лигерийг ухрахад хүргэнэ. Миша дахин тулаанд нэгдэж шүдэтэнд нь ойртолохгүй гэж хашгирна. Гэвч лөтхөн түүнийг ялаа шиг цааш шидчихнэ. Бьорн тоглоомноос гадуур үлдсэн мэт санагдан тулаанд иргэн орж шидэмээрээ дахин дэлсэн. Гэвч Лигер хойш өсрөн Дуашки бол хараал басан мөсөн жадны шидийг яй гэж хэрэгждэг. Хог шиг шидтэн тал зэрлэг дайчинд бууж өгсөн дээр гэж дарамжирна. Энэ хүнд тусч Асан жижигэн турш хүмүүсийн түүнийг дагуулж байсан гашуун дурсамжууд эргэн сэргийж эргэлзээ төрж эхэлнэ. Лигер өнийг анзааран инээж шидтэн хэдийнэ бууж өгсөн тул бүх зүйл дууссан гэж буйнд хэлвэч буйн түүнийг ширцээр байна. Яг энэ үед шидтний дархинд сайхан дурсамжууд орж ирэн Дуашкигийн сэтгэл санаа дахин өөрчлөгдөнө. Багтаага өнгөрүүлсэн цаг хугацаа мөн өнгөрсөн аимшигтай 20 жил магадгүй энэ хүмүүсийг олоход зориулагдсан бэлтгэл байсан мэт анхудаа аваар шиг санагдана. Лот хүн Бирний бамбайраа хүчтэй мөргөж түн шиг хүнтэй хизээч таарч байгаагүйгээ хүлээн зөвшөөрнө. Бирн хүлбэрээ бат загсан нэг ч алхам өгөхгүй байхад Дуашки түүний тэнцгийг харж бүх зүйлийг өнгөрөөсөн ч тэд туларцаар байгааг ойлгоно. Тиймээс тэрээр шүдээ зүүн дараагийн шидээ цэнэгч хвшин. Түүний бодол тэхэн нэгэн Ахмад шидтэн багатаагаа байхдаа сүүлийн үед хичнээн жаргалтай харагдах болсныг нь дагуулж байсан үеийн харна. Дуашки тэр шидтнээс царалыг яаж асахыг асууж бүр мөнгө төлөхөд санс болгож байжээ. Нөгөө залуу хариултыг нь хуваалцсан гэхдээ энэ бол эцсийн арга гэж санаалсан юм. Үүнд альбан ясны нэр байгаагүй бөгөөд зөвхөн амнаас ам дамжин уламжлагддаг бай. Тэрээр тоглоом хийн залиасаас гэж нэрлсэн ч Дуашкид энэ нь таалагдаагүй. Тус сэрж тэгж тохирох шин нэр өхөр шийджээ. Ингээд манай агуу шидэт мэдсэн бэлэн болж биеийн гэрчтэн хог цэлбэрт рүү манай самар харуулж ихнэ. Нэг манай сум бидэнд оноход гэрэл сандарч үлдсэнийг нагаар тастангаа Дуашки руу амиа хорсох гэдэг юм уу? Химээ хараал урсгана. Төөдөө тэвгүй дракон слэр мөсний хичдэрхийнүүдэд очигтэн ямсгаагаа дарахыг хичээх бөгөөд
Буйн түүнийг амин чухал хэсгүүдэд хамгаалж чадсан цочирдно. Манай агуу шидэттэн шийдвэр гаргах гэж ийм утсандаа хүрцэж цочин ураг шалхана. Тэрээр Бюрний яриаг тасалж бусдыг ялангуяа хүнд бэртсэн рот мэлэрийг эмчилхий хийшин. Бюрн дээд зэрвсгийн Рашан шигрийн ард байгаа өргөчөнтэй хаал санаал хатвашки хишээд Гружийг дараа нь ярьцъя гэж бодлоо өөрчилнө. Зэгэр муха мишээж Бюрний шидэдний дөнгөд сая хийсэн зүйлийг ойр хажуугаа эсхийг асууна. Гэвч Дуашки түнд их цаг үлдээгүй тодорхой төр цаг хож боломж олохгүй гэж яриг нь тасчна. Агуу шидэдэн техник асар том мөсөн шидэхэд дэгэр хараас түүнийг эсэргүүцэж байсан ч аргагүй ихэнд акс хэлмийг сонсоход хүрэх болно. Тэрээр түүнийг өргөх гэж ядна. Шидийг хөндлөн цавчин цэвэрхэн зүсэж бүр Дуашки хүртэлтэй авшруулна. Зэгэр дахин давталсан ч Дуашки шүдээ 100 дахин нэг том мөсөн шид ашрич түүнийг ихэнх хойш төрхөн. Бюрнийн залуу эцэст нь хүртэл саад болох нэ гэж тэмдэглэж ийм хэмжээний залхуу явж. Одоо жирийн зүйл мэд санагдана. Тэрээр эргэж зүжгүүгээр шидмэ шүүрэн авч Дракон Slayer руу шууд давтлна. Зэгэр уурандаа шүдээ 100 хөнөөх цохилт хийхээр урагш тэмүүлнэ. Бюрн хэсэг сандсан ч акс хэлм эзнээ эсэргүүцэж ихснээр Зэгэр түүнийг унаахад хүрэх хаттай явж тохиолдно. Тэрээр бухимдан орилж далд орон заагаасаа өөр сэлэм гаргаж ирэхэд Бюрн түүнийг лууны хил ашигласныхын төлөө сэлэмд тассан болохыг ойлгоно. Гэнт Дуашки Зэгэр рүү хараалын шид чулуудан Бюрнд халдахыг хашгирах бөгөөд Бюрн халдчихоос болтонгаа. Луу түм яагаад ойрхон байж хурдан дуусгахыг ийм их хүсэж байгаа гайхна. Үйл явдал улам мөрчимжиж эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарж, сувлын мэн заавал бүртгүүлээрэй.